Цахилгаан хангамжийн хувьд ярих юм бол 18 дугаар хорооны 100 уртал дээр дэд станц төлөвлөж байгаа. 110-35 10 вольтын том станц. Энэ станц ашиглалтанд орсноороо сэлб хот болон цаашаа хийх өргөтгөлүүд дээр ирээдүйд эрх эрчим хүчнийхээ дутагдлуудыг нэмж аавна. Сэлбийн дэд станцын ажил энэ жил одоо удахгүй тендер зарлагдана. Тэгснээрээ ирээдүйд бид нар энэ 17, 18, 19 дугаар хороо цаашлаад 23, 24 лүүгээ эрчим хүчнийхээ ирээдүйд үүсэх өсөлтийг нэмэгдүүлэх боломжтой болно гэсэн. Тэгэхээр хот байгууллага гэдэг нь та бүхэн маань ойлгож байгаа. Бид нар усныхаа дутагдал, бохир ус, дулаан, цахилгаан, зам тэгээд дээрээс энэ бол инженерийн дэвтэлцүү. Тэгээ үерийн усаа зайлуулах байгууламж. Дээрээс бид нар сургууль цэцэрлэг гэдэг ингээд төлөвлөөд гүйцэтгээд явж байгаа. 158 га дээр хамгийн анхны 20 минутын хотын ажил эхэлсэн. 28 оны 20 дугаар хагаст ерөнхийдөө бол дуусч 100% дуусчихдаггүй. Иргэд маань амьдраад эхэлнэ.